За, гишүүдэд өглөөний мэнд хүргье. За, бид төсвийн хүрээний мэдээллийг одоо хэлцэж эхэлж байна. За, манай улс бол үндсэндээ ганцхан эдийн засаг нүүрсэн дээр суурилсан одоо эдийн засагтай ийм л улс. Тэгээ нүүрсний үн буурахаар зэрэг аль эсвэл өсөхөр зэрэг эдийн засаг тэр чигээрээ хөдлөөд ингээд төсөвдөө тодтгол хийх хэмжээнд хүрдэг ийм л улс. Цаашдаа бол бид нар энэ эдийн засгаас солонгоруулах, уул уурхай бүтээгдэхүүн дотроо солонгоруулах, цаашлал хөдөө аж ахуй, бусад салбаруудаа аялал жуулчлал гэх мэт салбаруудаа хөгжүүлэх юм зайлшгүй шаардлагатайг бол харуулж байгаамаа. За, өнгөрсөн намар бид одоо энэ 25 оны төсөв батлахдаа алдагдaltaгүй төсөв батлана гэж одоо тал талаас нь ярьж байгаа. Ингээ алдагдaltaгүй баталсан. Ерөнхийлөгчөө хориг тавьсан, түүнийг хүлээж авсан. Тэгээ энэ төсвийн хүрээний энэ мэдээллийн төслийг чинь харуул энэ 25 он 1.3 их 80-ийн алдагдaltaтай, 26 он 1.1 их 80-ийн алдагдaltaтай, 27 онд 0.8 их 80-ийн алдагдaltaтай ийм төсөв байхаар оруулж ирсэн байна гэж ойлгосон. Тэгээ энэ дээр тодруулаад хаш би зөв ойлгож юу буруу ойлгож юу. Цаашдаа ингээд төсөв алдагдaltaтай батлаад ингээд явах юм уу? За, тэгсэн мөртөө төсөв алдагдaltaтай баталчаад цаашаа бол эдийн засаг өснө, инфляц буурна гэсэн байгаа. Тухайлбал инфляцийг 25 онд 9.5%-тай байхаар 26 онд 7, 27 онд 6.4, 6 гэдэг ингээд цаашаа инфляц багасна гэдэг. Тэгээд энэ танилцуулган дээр харуул энэ нүүрс болон зэс алтны үн бас цаашдаа буурахаар юм танилцуул. Тэгээд төсвийн алдагдaltaтай гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нь одоо бууралттай гэж одоо тооцсон мөртлөө инфляц нь ингээд буураа цаашаа явна гэж тооцсон байх. Энэ ямар учиртай юм бэ? Цаашдаа инфляцийг нь 7-6% байна гэдэг чинь хэр бодиттой юм бэ? Бид нар чинь одоо цахилгаан дулааны үнд өргөр хөлөөний бараа бүтээгдэхүүний үн өссөн явж байгаа нөхцөлд үүнийг одоо цаашаа буурна гэж одоо яагаад төлөвлөсөн, юуг үндэслэж ингэж төлөвлөсөн юм бэ гэсэн хоёр дахь асуулт байна. За, гуравт нь бид одоо энэ уул уурхайгаа хайгуул ашиглалтаа нэмэгдүүлж үж цаашдаа ирэх жилүүдэд одоо бид бас тодорхой хэмжээний төсвийн орлогоо одоо бүрдүүлэх, валют олох. За, ийм л одоо ирээдүй харагдаж байгаа. Тийм учраас энэ ашигт малтмлынхаа одоо нөөц ажлын төлбөрийг нэмэгдүүлэхийн тулд тэр одоо ашигт малтмлынхаа хайгуул ашиглалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд тухайн орон нутгатайгаа зохицож, орон нутагт нь аль болохоор өөр өгөөжтэйгээр энэ цаашаа уул уурхайхаа энэ олборлтыг явуулах ёстой. Гэтэл өнөөдрийн одоо байгаа энэ хууль эрх зүй, энэ төсвийн хуулиараа бол орон нутагт өөр өгөөж байхгүй байгаа. Уул уурхайгаас орж ирэх ямар нэгэн одоо ийм өөр өгөөж муутай бүгдээрнгийн одоо улсын төсөв татаж авдаг ийм л тогтолцоотой байна. Тийм учраас цаашдаа та бүхэн ямар бодлого гарч байгаа? Уул уурхай хайгуул олборлтоо нэмэгдүүлэхийн тулд орон нутагт одоо оногдох хүртэх өгөөжийг нь одоо нэмэгдүүлэхээр одоо ямар бодлого барьж ажиллах юм бэ гэсэн. За, ийм одоо 3 асуулт байна. Тэгээд дараа нь тодруулъя. За, хариулт өгье. Дөрөвдүгээр энэ дэр. 3-4-р энэ дээрээс хариулт өгье шүү. За, 4-р энэ дэр өөрийгөө танилцуулаад. За, эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгийн дарга Батхүү Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр асуулт нь бол төсвийн хүрээний мэдээлэл дээр төсвийн алдагдлыг өнгөрсөн онд батлахад алдагдaltaгүй баталж исэн мөртлөө энэ онд одоо төсвийн хүрээн дээр тодтгол оруулж байгаатай холбоотой асуулт тавьсан. Тэгэхээр өнгөрсөн оны төгсгөлөөр бол эдийн засгийн нөхцөл байдал идэвхжлэлтэй, үйлдвэрлэлийн потенциал буюу бодит GDP-ийн боломжийн харилцаа нь бол эдийн засаг эерэг үзүүлэлттэй, идэвхжлэлтэй үе байсан. Дунд хугацааны төсвийн хүрээн дээр бол төсвийн бодлогоороо энийг хадгалж мөчлөгийн эсрэг бодлогын хүрээнд бол алдагдaltaгүй төсвийн бодлогыг оруулж ирж байсан байгаа. За, он гараад энэ олон улсын геополитикийн нөхцөл байдал, худалдааны дайн,
За бусад хүчин зүйлс гадаад хүчин зүйлээс буюу Монгол улсын өөрсдөө контрол засгийн газрын контрол хийх боломжгүй гадаад хүчин зүйлийн нөлөөлөлөөс шалтгаалаад эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. За тухайлбал төсвийн орлого тасрах, гадаад экспортын хэмжээ буурах, экспортын орлого буурах гэдэг зэрэг манай гол уул уурхай экспортын бүтээгдэхүүний үнийн уналтаа шалтгаалтай нэлээд эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байгаа. За тухайлбал энэ оны 4 сарын үед төсвийн хүрээний мэдгэдэл 26 оны төсвийн хүрээний мэдгэдлийг боловсруулж хилцүүлж явах үед бол энэ оны болон хүлээгч гүйцэтгэлээр нүүрсний үнийг $80 эх онд бас ингээд арай өндөрөө тоосч ирсэн бол яг одоогийн нөхцөл байдлаар нүүрсний дундаж үн $70 хэмжээнд буутсан байгаа. Тэгээд бас энэ төсвийн хүрээгээ засгийн газрын одоо бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг өөрчлөгдөөд төсвийн тодтгол хийх шаардлага гарсантай холбогдуулаад төсвийн хүрээн дээр зааж өгдөг орлогын доод хэмжээ, зарлагын дээд хэмжээг бас өөрчлөх шаардлага үүссэн. Тэгээ эдийн засгийн бодит нөхцөл байдалтай үед бол энэ тоонуудыг өөрчилсөн байгаа. За яг түрүүн хэлсэн яг төсвийн алдагдлыг яагаад гарч иж байгаа юм бэ гэвэл эдийн засгийн одоо улирлын өсөлтөөр авч үзэх юм бол өнгөрсөн оны сүүлээр 4.6% өсөлттэй байсан бол энэ оны эхний улирлаар 2.4% өсөлттэй гарсан байгаа. Эдийн засгийн өсөлтийн хурдцсан удаашраад саарч байгаа учраас мөчлөгийн эсрэг бодлогоор бас энэ тодорхой хэмжээнд алдагдлыг зөвшөөрж байгаа. За энэ нь бол Монгол шиг хөгжингүй улсын хувьд төсвийн алдагдал тодорхой тухайн жилийн төсвээр алдагдал байх нь боломжтой. Ялангуяа манай төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр заагаад өгсөн 2% алдагдлын түвшин дотроо биднес энэ тоогоо барьж оруулж ирж байгаа. За инфляцийн хувьд бол засгийн газрын гаргаж байгаа инфляцийн тооцоо бол зорилттой түвшин бодлогын хэмжээнд Монгол банкны мөнгөний бодлогын уялдаа төрийн сангийн бодлогын уялдааг хангаад ийм түвшинд хүрхэн зүйтэй гэж ийм түвшинд барихын зүйтэй гэж зорилтыг илүү харуулж байгаа. Бусад хөндлөнгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд бол ер нь хүлээлт буюу таамаглалын түвшинд инфляцийн тооцоонууд гардаг. За жишээ нь яг мөнгөний бодлогоор инфляцийг гол барьж тохируулах хийж явж байгаа Монгол банк маань зорилттой түвшин 6 дээр нэмэх хас 2% буюу хамгийн дээд нь 8% гэж үзэж болно. За эх онуудад бас Монгол банкны зорилт түвшин бас буураад явж байгаа. 5% дээр нэмэх хас ингээд япа. За дутуу хариулаад байдаг. За нэг жоохон чангахан тэгээд жоохон ойлгомжтой хариулт өгөөч. За. За тэгэхээр засгийн газрын хувьдээс бол энэ оны гүйцэтгэлээ бол инфляцийг бас 8% гэж барьж байгаа бол Монгол банкны зорилттой түвшинтэй уялдуулж тавьсан дүн байгаа. За инфляцийг одоо эрэлтийн талаас бол нийлүүлэлтийн талаас хоёр талаас нь авч үзэж хүчин зүйлээр нь төсөөлж тодорхойлж болдог. Засгийн газрын зүгээс одоо хөдөө аж ахуйн салбарт мөн тээвэр логистикийн гайлын одоо чиглэлээр авч иржүүлэх арга хэмжээний хүрээнд бол нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах. За энэ бас Монгол банкнаас авч явж байгаа төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах, валютын нөөцтэй холбоотой асуудал бодлогын арга хэмжээнүүдийн нөлөөллөөр гадаад шалтгаантай инфляцийн нөлөөллөг бууруулах чиглэлээр ажиллах зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд 8% барья гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Эх онуудад бол инфляцийг бас ингэж үе шаттай бууруулах засгийн газрын зорилт тавьж байгаа нь бол макро эдийн засгийн хувьд бол инфляц бол нэлээд том харгалзах үзүүлэлт байдаг. Энэ дээр бас инфляцийн түвшин нам дор түвшинд үе шаттайгаар бууруулж, зээлийн хүүг бууруулах, бусад бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тийм